Ийхүү Шантидева гэгэмбэр бодисодын явдалд орохын номон дотроо хүний сал онгоцсон шүтээд зовлонгийн их мөрөнгө гэтэл нь онгоц энэ нь хойшид олдоход бэрхтээ тул мунхагаар цагийг бүү өнгөрөө хэмээн альдсан байна. За хүний онгоц гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэхдээ зэрэг бол чөлөө өвчрэлт хүний энэ төрлийг хэлж байгаа юм аа. За энэ хүү чөлөө өвчрэлт хүний төрөл дээрээс бид нар маш их зүйлийг бүтээж чадна. Ялангуяа энэ орчлонгийн энэ их зовлонгоос бүрэн гэтэлж чадах юм аа. За тийм учраас бол хүний сал онгоцсон шүтээд зовлонгийн их мөрнийг гэтэлнэ гэдэг нь чөлөө өвчрэлт хүний биеийг олсноор бол бид нар энэ хүү чөлөө өвчрэлт хүний биеийн хүчээр бол энэ орчлонгийн зовлонгоос бүрэн гэтэлнэ гэсэн ийм үг юм аа. За тэгээд энэ насандаа ийхүү сайтар хичээхгүй бол дараагийн төрөлд ийм чөлөө өвчрэлт хүний бие буюу ийм сал онгоц мэт чөлөө өвчрэлт хүний бие бол хойшид олоход бэрхтээ юм аа гэж ингэж альдсан байна. Яагаад гэвэл зэрэг бол чөлөө өвчрэлт хүний биеийг олоход олон уг шалтгаан хэрэгтэй байдаг. Тэгэхээр бидний урд төрлийн хүн маань бол маш их хичээж тэр бүх шалтгаануудыг сайтар бүтээсний хүчээр өнөөдөр бид нар ийм чөлөө өвчрэлт хүний биеийг олдсон байна. За тэгээд дараагийн төрөлдөө ямар байх вэ гэдг нь бол хинээс хамаарах вэ гэдэг зэрэг өнөөдөр биднээс хамаарах юм аа. За тийм учраас бол бид нар дараагийн төрөлтийг ямар байх вэ гэдгийг бол бид нар өөрсдөөс шалтгааллах учраас дараагийн төрлөөнөөс илүү сайн болгохын тулд бол бид нар өөрсдөө хичээх ёстой юм аа. За тэгэхгүйгээр бол энэ ертөнцийн юмд мунхраад ингээд нойр тэргүүтнэр бол цагийг аваад ингээд байх юм бол бидний дараагийн төрөл маань энэс илүү сайн болж ингэж чадахгүй маа. За тийм учраас бол дараа төрөл нь төрлөө өшөө илүү сайн болгохын тулд өөрт оюун ухааны чадамж юу вэ? Тэр бүгдийг нийлүүлээд сайтар хичээн бүтээх хэрэгтэй гэж ингэж альдсан байна. За тиймээс бидэнд бол чөлөө өвчрөл буюу зохилдох шалтгаан дутуу үгүй бүрдсэн энэ цаг үед бол бид нар сайн хичээх хэрэгтэй юм. Ялангуяа өнөөдрийн энэ ганжуурын лүн сонсож байгаа энэхүү буйны үеийн ч гэсэн илүү сайн тийм буйны үйл болох хэрэгтэй.